Эм бүк төлөвлөж байна. 21-р зууны ёс суртахуун. Зохиогч Дарио Салас Сомер. Орчуулсан Банзарагчийн оюун чимэг. Номыг уншсан Доржин Зоригтбаатар. Өөрийгөө хөөрхийлэх. Зан төлөвийн хувьд сул дорой хүмүүс бусдад өндөр шаардлага тавьдагч өөртөө тавих шаардлага нь тун сул. Тэдний өөрнийг дутагдал нь өөрийгөө хөөрхийлж өршөөдөг явдал. Ийм хүмүүст өөртөө хийгээсэй гэснийг бусдад хийх алтан дүрмийг мөрдөх зан төлөвийн хийгээд зоригийн хүч тэнхээ байдаггүй тул бүхнийг зөвшөөрдөг явдлын энэ хэлбэр тэдний ёс суртахууныг доройтуулдаг. Хүн чадвараа алдах нь ёс суртахууны ноцтой зөрчил. Ингэснээр хүн төрлөختөн өндөр хөгжсөн хүнийг нийгмийн нэг хэсэг болгодог чухал ач холбогдол бүхий зүйлээ алддаг. Чадвараа алдах нь ховсон өөрчлөгдөх зорилгоос бултах аргуудын нэг нь. Дээр өгүүлсэнчлэн хариуцлагатай байж өөрийгөө хүн шиг хүн болгон өөрчлөх нөр их хөдөлмөрийг төгсөхгүй тулд байгаль биднийг бүрэн боловсроогүйгээр бүтээсэн. Иймээс хүний биелүүлэх хамгийн ихний үүрэг өөрийгөө хөгжүүлж боловсруулах явдал. Бид үндсэний хувьд адил тэгш төрдөг, зөвхөн хийж бүтээсэн зүйлээрээ ялгагддаг. Зарим хүн хөгжиж боловсрохын төлөө тэмцэж, бусд нь хөгжиж дэвшихийн оронд залхуурч хариуцлагагүй байж, бусдын амжилтад атаархахыг илүүд үзэж, үзэн ядалтаар өөрийгөө дүүргэдэг нь энэ тэндгүй байнга харж байдаг тэгш ус байдлыг бий болгодог. Хүний зарим чадвар төрөлхийн өөрөөр хэлбэл гарвал тэдгээр нь шууд нээгддэг бол хүн өөрөө хөгжүүлэх хүртэл өр хөврөл хэлбэрээр оршдог чанарууд ч хүнд бий. Өр хөврөл хэлбэрээр оршдог чанаруудыг хөгжүүлж өөрийн болгох нь хамгийн ихэнд биелүүлэх ёстой ариун үүрэг. Бүрэн боловсроогүй төгс бус бид бүх амьд биетийн эрх болон байгальтай харилцсан үйлчлэлцэх эв зохицлоос төрдөг зан үйлийн дээд ёс суртахууныг ухаарч ойлгох чадваргүй байдаг. Хүмүүс ёс суртахууны дүрмийг ухамсарлаж, сайн дураараа хүлээж авах нь бараг үгүй тул нийгэм түүнийг хинч эсэргүүцэж чадхааргүйгээр тууштай нэвтрүүлэх учиртай. Цөөн хэдэн хүн л ухамсартайгаар эргцүүлэн боддог, гаргасан шийдвэртээ үндэслэн зөв хөдөлдөг. Сайн сайхан замыг гадны дарамт шахалтгүйгээр сайн дураараа чөлөөтэй сонгох хүн ховор. Нийгмийн ямар нэг сүрлийн улмаас ёс суртахуунгүй үйлдэл, гэмт хэрэгт ноогдуулсан ял шийтгэлийг цуцлахаар болох үедч ийм хүмүүс зөвл хөдлөнө. Харин үлдсэн хүмүүс ял шийтгэл байхгүй гэдгийг мэдмэгц ол зашиг гавья шагналын хойноос хөөцөлдөж ёс суртахууны болон сайн муугийн хязгаарыг давдаг. Үйлдэл ухамсарлагдсан чөлөөтэй сайн дурынх байвал ёс суртахуунтайд тооцогдох бөгөөд гадаад өдөөлтөөр бий болсон оюуны хөтөлбөрийн нөлөөнд автаагүй байдаг. ертөнц ёс суртахуунтай гэгдэх автомат машинуудаас ямар ч сайн юм хүртдэггүй, харин эсэргээр хүнлэг байдлаа алдаж буй. ертөнцийн олноороо байдаг ёс суртахуунгүй автомат машинууд нь хүн дүртэй араатнууд ертөнцийн амьдралыг нийтд нь үгүй хийж чадах амьтс. Ийм байдлаас гарах гарц тэднийг дахин програмчлах явдал биш. Мэдээллийг зүгээр л цээжлэхийн оронд дээд зэргийн урам зоригтой эзэмшиж мэдлэг болгох, дээд ухамсараа хөгжүүлэх боломж олгох боловсролын огт өөр тогтолцоо бий болгох замаар шин нийгэм байгуулах шаардлагатай. Энэ нь мэдээллийг огт хэрэглэхгүй хадгалахаас ялгаатай зөв санаа, ойлголцол дамгаалсан үйл явц. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүнийг дуулууртай хэрэглэгч, эрх мэдлийнхээ суурийг тавихад ашиглах хэрэгсэл гэж үздэг үндэстэн дамсан корпорациудын хэд их нөлөөллөөс салах хэрэгтэй. Хүмүүс ухамсараа хөгжүүлж чаддагсан бол тэд ийм эрх чөлөөний эсрэг шийдвэртэй босох байсан. Үндэстэн дамсан компаниуд тэдний оюун ухаанд нөлөөлж чадахгүй байх байсан. Боловсрол олгох үйл ажиллагаа эдийн засгийн болон улс төрийн дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох явдлаас хамгаалагдсан байх шаардлагатай. Хүүхэд өөрийн хүснээр сонгох бодит боломжтой, бүрэн чөлөөтэй хөгжих ёстой. Уураг тархийг гаднаас боолчилж болдог бол мөн чанар нь болох сэтгэлээ хүн өөрөө л мэднэ. Сэтгэл нь чөлөөт сонголт хувийн үзэл бодол хаанчилдаг ариун газар. Хүн сэтгэлээ хөгжүүлэн боловсруулж чадсан цагт л эрх чөлөөтэй, сайхан сэтгэлтэй, ёс суртахуунтай болно. Энэ нь 21-р зууны агуу даалгавар юм. Өөрийгөө хөөрхийлэх нь дутагдал зан төлөвийн хувьд сул дорой байгаагийн шинж.
Өөрийгөө хөөрхийлэх нь ихэнхдээ өөрийгөө өрөвдөхөд хүргэдэг. Хүн өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа үедээ хүмүүстэй харилцахдаа яг энэ дүрд тоглодог. Тэр ийм маягаар бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг удирдан өөртөө ашиг олдог. Энэ номд сул дорой хүмүүсийн тухай өгүүлж буй. Тэд ямар нэг өвчин оюуны эмгэгийн улмаас зовж шаналж байгаа хүмүүс биш. Харин өөрийн оюуны болон сэтгэлийн хөдөлгөөний сөрөг байдал, шим мөлжигч чанарынхаа уршихаар сул дорой болсон, эдвэхгүй назгай, шуналтай, хорхинолтой бодол санаатай хүмүүс. Өөрийгөө хөөрхийлэх өрөвдөх нь ихэнхдээ хүүхэд наснда эцэг эхтэй хүчтэй ууралсны дүнд үүссэн, өнөө хүртэл үгүй болоогүй сэтгцийн хамгаалтаас улбаатай бөгөөд үүнтэй холбоотойгоор үүргээ муу биелүүлсэн эцэг эхээ буруутгах боломжийг алдахгүй тулд алдаатай хэвээр үлдэх ухаангүй хүслээ хадгалсаар байдаг. Өрөвдөх нь өөрийгөө сүрүүлэх явдал руу аажмаар түлхдэг. Сохроор өдөөсөн үүмэн самун хуурмаг бахархлын үр дагавар байж болно. Түүнчлэн хүн амьдралдаа ямар нэгэн зүйлд хүрэхийн тулд амар биш хүчин чармаалтыг удаан хугацаанд төвчээртэй гаргахаас гаргахыг эсхүсэх нь өөрийгөө өрөвдөхөд хүргэдэг. Өөрийгөө хөөрхийлдэг хүн сахилга баттай байж ахиж дэвших чадваргүй. Тэрээр бөөн олны бий болгосон өдөөлтөд хөдлөгддөг, салхиар хаашаалвал хаашаа хийсдэг навч шиг амьдардаг, төвчээргүй, өөрөөсөө шаарддаггүй, бусдаас шаарддаг тул хүмүүстэй олигтой харилцаж чаддаггүй. Төрөмгий, атаархуу, гомдомтгой бүгдийг жигшдэг, эерэг сайн чанаруудтайч хөгжүүлэхийг хүсдэггүй, дундаж хүн байж бусдын хүчийг ашиглахыг илүүд үздэг. Өөрийгөө хөөрхийлэх явдал хүнийг ёс суртахуунгүй үйлдэлд төвөггүй хөдөлдөг. Өөрийгөө хөөрхийлдэг хүн ёс суртахуунгүй зүйл хийж байгаагаа анзаараагүй, эсвэл түүнийг ёс суртахуунгүй гэж үзээгүй. Өөрийгөө өрөвдөх явдлаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь хүн шиг хүн болох, өөрийгөө боловсруулахын тулд оюун ухаан, шийдэмгий чанар, зоригийн шинжүүдээ ашиглах, амьдралынхаа гол зорилгыг шийдвэрлэхэд хамгийн их саад учруулдаг. Өөрийгөө хөөрхийлэх нь урам хугарах, зовж шаналлах, азгүйдэхийн шалтгаан болдог. Хүн өөрийгөө хөөрхийлснөөр бодож санснаа хэрэгжүүлэх хүчээр дулмаг болж урдчлан харж чадхаа болно. Өөрийгөө хөөрхийлдэг хүн нь боломжоо алдсан хүн биш. Тэр бусадтай адилхан өөрийн хийсэн үйлдэлүүдийн төрүүлсэн хүн юм гэдгийг ойлгох нь чухал. Ийм хүнийг амьдралд урам хугарах явдал дагсаар байдаг. Энэ нь ердөө л түүний одоо үйлдэж байгаа урд өмнө нь хийсэн үйлдэлүүдийн үр дагавар төдий.